За сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. За Idea Plus подкастын ээлж дугаар инхүү эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт Хас банкны гүйцэтгэх захирал Цэвэгжав оролцож байна. Бид түүнтэй за Америкийн эзэн улсад сурсан дуршлага, за мөн одоогийн хийж байгаа ажлын дуршлага, карьерийн дуршлага гэд нэлээд өргөн сэдвээр сонирхолтой ярьцлага өрнүүлэхээр төлөвлөд байна. За ингээд зочиндоо энэ өдрийн мэндийг юуны түрүүнд хүргэе. За бас манай урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Цэвэгжав захирлын хувьд бол хэвлэл төдийлөн одоо хувийн туршлагын талаар ч гэдэг юм уу төдийлөн ярьцлага төдийлөн өгөөд байдаггүй гэж би зүгээр хувьдаа анзаарсан. Тэгэхээр би бас тантай энэ одоо Монголын топ 5 банкны нэгийг удирдах яваа хүнтэй. За суралцсан академик туршлага болоод ажлынхын туршлагын талаар бас ярилцах чагаадаа маш их баяртай байна. Таны хувьд бол Америкийн эзэн улсад бас суралцсан, ажилласан гэдээ бас маш олон жилийн тэнд өнгөрөөсөн байгаа. За ажилласан жилийнхээ бараг 4-11 оны хооронд гэдэг чинь 7 жил Америкийн эзэн улсад хөрөнгө зохицуулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан. За мөн 2 ч их сургууль төгссөн байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд Америкт суралцсан туршлагаасаа хуваалцахгүй юу? Ямар сургуулийг төгссөн билээ? Суралцсан чиглэлээ одоо сонгосон шалтгаан юу байв? За эхлээд би бакалавра Америкт Колорадогийн их сургуульд суралцаа төгссөн. The University of Colorado гэдэг гол одоо эзэмшсэн мэргэжлүүд олон улсын бизнес. Хоёр дахь мэргэжил маань мэдээлэл технологийн одоо удирдлага гэсэн ийм хоёр мейжрээр төгссөн. За тэрний дараа би Regis их сургууль гэдэг бас Denver-т байдаг сургуульд MBA хийсэн байна. Боловсролын үед бол ийм хоёр их сургууль төгссөн. За тэрнээс гадна Certified Treasury Professional гэдэг бас мэргэжлийн итгэмжилсэн сертификаттай байсан. Ер нь яагаад бизнесийг сонгох болов? Багаасаа бизнес сонирхдаг байв уу? Эсвэл явцын дунд одоо таны сонирхлыг татвуу, таны одоо энэ сурсан чиглэлийг харахаар за нэг нь мэдээллийн системийн чиглэл байгаа. Тэгээд ер нь аль нь нэгтлэн бодох бүртгэлтэй холбогдож байна тийм MBA-гийн зэрэг авсан биш үү? Энэ талаараа та манай сонсогчдод сонирхолтой юу? За юу нэ мэргэжлээ сонгоход аль нь тохиолдол байсан гэх юм уу? За бизнесийг яагаад сонгосон бэ гэхээр за 1990-ад оны үед бол Монгол улс эдийн засгийн өсөлт маш хүнд байсан шүү дээ. Тэр үед ер нь бизнес эрхлэх юм бол боломжийн гоё амьдралтай болно гэж одоо хүмүүс боддог байсан. Тэгээ би 1997 онд University of Colorado-д орж исэн. 2002 онд төгссөн. Тэгэхээр одоо 90-ад оны тэр хэцүү эдийн засгийн нөхцөл байдал тэгэл картны бараа жоохон хөөхт тахтай ойжилж исэн болохоор самсргүй маягаар гэх юм уу тэр бизнесийн чиглэлийг сонгоцсон. Мэдээлэл технологиг яагаад хоёр дахь мэргэжлэрээ сонгосон бэ гэхээр тухайн үед .com бабл гэдэг хүн болгоно л та .com компаниуд интернет тэгэл тэр үчиад e-commerce арай хөгжиж өгсөн шүү дээ. Ингээл илүү internet.com-уд хөгжиж исэн үе. Тэгээ яг тэр үед одоо манай сургуулийн одоо багш нар за ер нь ирээдүйн чиг хандлага хамгийн их ажлын байр энэ технологийн компаниуд өгөх юм биш үү. Тэгээ оюутан нэлээд эрт харсан шүү дээ тий. Одоо эрт харсан гэх юм уу яг тэр үед санаасаргүй таарсан гэх юм уу. Тэгээ бид нар чинь оюутан байхад нэг л юмыг боддог байсан шүү дээ. Яа сургуулаад төгсөд ажилтаа болох вэ гэдэг. Тэгээ тэр үед бол хамгийн том ажил болгоч тех компаниуд байсан. Тэгэхээр за ер нь бизнесийн сургуульд мэдээлэл технологийн удирдлага гэдэг Information Systems Management гэдэг ийм тусдаа хөтөлбөр гэдэг байсан. Тэгээ тэн дээр юу заадаг вэ? Код програмчлал заахаас эхлээл тэгэл database яаж бий болгох ингээд илүү технологи мөртлөө удирдлагын төвшөнд яаж технологи ашиглах вэ гэдэг юм хослол бол. Тэгэхээр Америкийн яг тэр үед бизнесийн сургуулиуд яг мэдээлэл зүйн одоо удирдлагын ийм шинээр нэвтрүүлж исэн үе гэх юм уу та. Тэгээ тэр үед нэг сонирхоод дээрэс нэг ажлын байртай болох гээд тэгээд тийшээ яваад орцсон. Тэгээд яг төгсөх болоод .com bubble болоод bubble crash болоод тэгээд тэр нь 2002 оны 10 сард гэсэн санаад байна. Тэгээд би 12 сард сургуулаа төгссөн. 2 мэргэжилтэй болохоор арай илүү хэдэн семестр хичээл авах хэрэгтэй болоод тэгээд яг төгссөн чинь bubble crash болоод тэгээд юу ажилтай мантай тэрний юм сонирхолтой юм 2 мэргэжилтэй төгсөж ирсэн. Та тэгэхээр 2 мэргэжлээр төгсөө. За тэгээд 2004-өөс 11 онд буюу одоо 7 жил Америкийн эзэн улсад хөрөнгө оруулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан. Ямар байгууллагууд ажиллаж байсан бэ? Тэрнээс өмнө нэг сонирхолтой түүх ярил бас сонсогчд маань сонирхолтой гэж магадгүй. Сургуулаа төгсөөл Америкт бас нэлээд хэдэн жил болчихсон. Зуны амралтаар Монголд ирдэг. Тэр монгол хүн Монголдоо л бай гэдэг тийм анхны сэтгэл байдаг юм байдаг. Тэгээд ээж аав руугаа яриа. За би өөрөө сургуулаа төгсөөд
шууд буцчлаа. Ажил олдохгүй юм байна. Сая .com bubble crash болчлоо. Тэгээд юу н харьяа тэгсэн. Тэгээд за яг хөө гэртээ ирүүл одоо ирдээ Монгол хүн юм байна. Тэгээд энэ нэрэд нөхч нь олдох байлгүй дээ. Тэгэл гадаа сургууль төгсөн оюутнууд тухайн үед бол харьцангуй амархан ажил олддог байсан юм яахгүй тэр 2000 оны ихээр гээд. Тэгээ байжсэн чинь чи нэг жагаа ахтайгаа нэг уулзчих гээд. Тэгээ жагаа ах гэдэг нь одоо JD de facto аахгүй. Тэгээ de facto ахтайгаа нэг уулзаад кофе уучих. За дэнэрч явчихна гээд. Тэгээ жагаа сайхан ахтай уулздаг юм. Тэгээ яагаад тэр үед бас нэг таньдаг байсан бэ гэхээр зуны нэг үеэр оюутны дадлага хийдэг. FIFA гэдэг олон улсын хөрөнгө оруулалтын газар гэж байсан тухай үед. Тэгээ жаргал сайхан гой тэр үед дарга нь байсан газар юм. Тэгээ би нэг 2-7 хоног оюутны хүүхдний дадлага хийгээд өнгөрч ирсэн. Тэгээ очиод нэг кофе уугаа жаргал сайхан ахтай. Тэгсэн чинь надад маш үнэтэй зөвлөгөө өгсөн. Тэгээ энэ одоо миний бас карьерийн нэлээд том өөрчлөлтүүдийг авчирсан гэж би боддог. Тухайн үед бас жаргал сайхан дараа нэлээд том бас ажил ашигтай байсан. Тэгээ надад гэж хэлчихсэн. Чи нэг Монгол руу яагаад хэрэггүй? Чи жоохон ажлын туршлагатай болоо. Зүгээр диплом бол яг өмнө чухал гэхдээ бас тийм чухал шүү дээ. Чи ажлын туршлагатай болоо. Тэгэхээр хэрвээ чи Америкт яаж хийж байгаа нэг компанид нэг хэсэг ажиллачвал дараа Монгол ирэхэд ч гэсэн чиний үнц нэмэгдэнэ. Дээрээс нь чи Монгол улстай ч гэсэн илүү утга учиртай ажил хийнэ. Зүгээр сургуулиуд төгсөө дипломоо үртлээд ирвэл зүгээр л нэг байдаг л олон оюутнуудын нэгштэй гэж надад зөвлөж ирсэн. Тэгээ тэр үед би яг зүрхэндээ зөвлөгөөг нь хүлээж аваад за тэгвэл би одоо цааш нь үргэлжлүүл яах вэ гэхээр Монголын ихэнх л оюутнуудын хийдэг тактик хөө стратеги хөө MBA л явдаг байхгүй. Эсвэл эсвэл магистрийн нэг чиглэлээр явдаг. Тэгээд тэр үедээ бас цаг хугацаа чиг алдсан. Тэгээд Монгол дээрээ буцаж явж ирсэн хүмүүс магистрт орё даа гэд. Тэгээд хамгийн ойр байсан сургуультай аплайдаад тэгээд орж ирсэн. Тэгээ яг тэр үед бас их сонирхолтой нэг сургуулаа бас дахиад нэг юм санамсаргүй маягаар гэхдээ гол зорилт нь Америкийн ажлын туршлагатай болъё гэд. Тэгэд яг тэр зөвлөмжийн дагуу магистр сурч байхдаа Wagner Equipment гэдэг Caterpillar-ийн том дилер гэдэг Монголд нөгөө охин компанитай байсан. Гэхдээ зөвхөн Монгол охин компаниас гадна бас Америкийн нэлээд хэдэн мужуудад үйл ажиллагаа явуулдаг. Оросын Сибирт үйл ажиллагаатай бас Сиэтлын тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тийм газар байсан. Тэгээ анх тэнд одоо ажилд ороод миний ажлын карьер эхэлсэн. Тэнд орол эхлээд бол санхүүгийн шинжээч хөвчлэн нөгөө банкны их усруудыг хариуцдаг гэдээ хэлэхээр жоохон чангатчихсан л та нэг мэрэгжилтэй юм чинь. Би одоо захиралтай гол харилцааны дээр нь тусалдаг банкны тайлангуудыг бэлдэж өгдөг. Дээрээс нь Caterpillar Finance гэдэг том санхүүгийн бас байгууллага тэрний их усруудыг удирдах. Дээрээс нь олон улсын сайн нэг охин компаниудын нэгтлэн бот бүртгэл санхүү дээр нь бас ингээд захиралтай туслаад. Тэгэл одоо зүгээр мэрэгжилтэн л тийм л ажилтай ах эхэлж ирсэн. Таны ингэ ярьсан чи яг миний сүүлд Стэнфордын профессортой хийсэн ярилцлагын хэсэг санаанд орж ин л да. Одоо манай шиг Монгол шиг хөгжиж байгаа орнууд одоо brain drain буюу одоо ингээд чадвартай ажил хүчин гадагшаа зогтдог гардаг энэ явдлаас одоо тэгтлээ битгий юм ээ тий. Яг тань шиг тэнд очиод сураад ажиллаад өшөө илүү үнцийг авчрах мэдлэг олж авчраад эргээд одоо Монголдо үүсэх үнцийг нь бол эндээ байгаа одоо үлдээд байж ирснээс одоо хамаагүй дээрэ гэдэг юм санааг хэлж ирсэн. Тэгэхээр яг тэрний нэг жишээ болов уу гэж харж байна. Тэгэхээр Америкт та тэр чинь 7 жил ажилласан гэхээр зөвхөн одоо саяны дурддаг компанид ажилласан. Дараагийн компаниуд юу байв? Тэгээ дараагийн компани би Restoration Hardware гэдэг том одоо home furnishing компани тийм да. Гэр ахуй тавилга. Гэхдээ их үнэтэй. Тавилгын одоо илүү нөгөө дээд сегментэд зориулсан тийм компанид ажилд ороод тэгээд тэр компанид ерөөсө гол хийжсэн юм нь бол албан тушаал ахаад treasury manager гэдэг удирдах албан тушаалын анхны гараа гэсэн үг. Тийм treasury гэхээр одоо сан хариуцсан жоохон сан хүмүүс. Тийм Америкийн treasury гэдэг чинь бол одоо сан хөрөнгийн удирдлага, хөрөнгө зохицуулалт тал руугаа гэсэн үг. Тэгээд тэр компанид бол ажиллахдаа бол ер нь илүү хөвчлэг IPO тэгээд financial forecast тэгээд одоо capex forecasting гэдэг юм да тэр нь одоо хөрөнгө оруулалтын тал дээр тэгээ гол миний хариуцж ирсэн хөрөнгө оруулалтууд нь болохоор илүү IT технологи талтай тэгээ том нөгөө агуулга автоматжуулах дээр тэрэн дээр нь одоо илүү санхүү тал дээр нь голчлон ажилладаг гэсэн. Тэр нар бол нөгөө удирдах албан тушаалтан байсан болохоор илүү нөгөө нэг шийдвэр гаргалт илүү утга учиртай ажлуудаа хийж эхэлсэн. Тэгээ IPO-гийн бас туршлага маань нэмэр болсон. Тэгээ бас анх нөгөө ажлын ярилцлагын ч гэсэн орж яхах надаас
миний нөгөө bubble crash-ийн үед хэрэггүй гэж хэлсэн мэрэгжил яг тэр үед яг аминд орж исэн. Тэгээ бас л их санамсаргүй. Тэгээ тэр үед том нөгөө IT технологийн хөрөнгө оруулалтууд хийжсэн. Тэгээ агуулга автоматжуулна гэдэг чинь тэгэл зөвхөн одоо агуулгач чинь бит мөртлөө технологич чинь бит бустэй. Энэ хоёрыг хослуулна гэхээр маш хүнтэй том хөрөнгө оруулалт тухайд оруулж исэн. Тэгэхээр IT-ийн background-тэй ойлголттой хүн заавал ажилд авна гэд. Тэгээ санхүүгийн тэгээ тийм хүн арцсангуу цөөхөн байж таарсан гоо тэр үед. Тэгээд бас нэг тийм санамсаргүй маягаар орж исэн. Тэр миний одоо яг хамгийн гол одоо хоёр том яг Америкийн бүтэн ажлын туршлага бол тийм байгаа даа. Маш өндөрлөөр сонсож байна. Ялангуяа санхүүгийн мэдлэгийг ингээд технологи мэдээллийн системтэй хослуулснаар нэлээ хүч шиг хослол гарч ирсэн юм байна. За ингэж явсаар ер нь таны Монголдо буцах тэр эргэлтийн цэг юу болж таарсан бэ? Ер нь Монголдо буцах одоо тэр шийдвэрийг яагаад гаргасан? Монголоос ажлын санал авбуу? Тэр талаараа хуваалцахгүй юу? Тэгээ Монголд ирэх хоёр шалтгаан нэг талаас жоохон өнгөтэй юм шиг сонирхолтой юм тийм үйл явдал байна. Хоёр ийм үйл явцсан. Эхнийх нь болохоор надад ээж аав үе юу илгээмж авалдаг. Тэгээ ялангуяа нэг ажлын виз дээр ажиллаж явах үед бол Америкууд нэг амралтын өдрүүд баг өгдөг. 10 хоногийн л амралтын хугацаа өгдөг юм. Тийм үс ажлын 10 хоног. Тэгээ тэр нь бол Америкт бол боломжийг үздэг. Дээрээс нь өрсөлдөө ихтэй болохоор тийм урт хугацаагаар ажиллаа орхиож явах боломжгүй. Тэгэхээр шууд ингээ 2-7 хоног ажиллаж үлээд явах юм бол боломж авах. Тэгэхээр 2-3 хоног наан цаана авдаг. Тэгэл яг ажил дээр нөгөө хэдтэйгээ алцал өрсөлдөөл тэгэл ээждэг. Энэ тийм жоо хатуултай. Ялангуяа нөгөө санхүүгийн чиглэлээр ажилладаг. Америкт ажиллаж байгаа залуучууд бүсгүйч тал намайг юу гэж маш сайн ойлгож байгаа. Америкт руу урт цагийн ажилладаг. Тэг өглөө 8-аас бол оройны 9-10 хүртэл ажиллавал энүүхэн тэгээ компьютер лаптоп авч явна. Бараг 24 цаг цахилгаан ярахт нь биелээ амралтын өдөр дээр байнгын бэлэн байдалтай ажилладаг. Иймэрхүү нөхцөл байдалтай байждаг байсан. Тэгээ эндээс бол ер нь нөгөө амарч чаддаг болохоор ээж аваа илгээмж явуулдаг. Тэгээ илгээмж дээр жанцсан ороогаа сити явуулсан. Тэгээ тэр миний машин дотор ингээл явж идэг. Тэгээл нөгөө ажил руугаа 30 минут машинаар явж сонсч л идэгсэн. Тэгээ нэг өдөр яагаад юм битггүй яг нөгөө нэг сэтгэлээ утас юу дарна гэдэг шиг яг нэг өдөр яг за ер нь Монгол явах болж байгаа юм байна да гэсэн тийм сонир мэдрэмж шууд дотор төрсөн. Гинт. Тэгээ дараа нь жанцсан ороогаа манай банкны өдөр төгсгөлийн нэг хурал дээр ирж нэг ихтгэл тавьдаг байхгүй. Тэгээд ихтгэл тавихтаа яг хэлжсэн юм над болсон тохиолдсон явд. Тэр нь юу гэхээр би ингээд дуу бичихтэй Монголын одоо ард иргэдийн сэтгэлд нөрөх гэж бичдэг байсан бүх дуунуудаа. Тэгээд гадаад байгаа монгол хүмүүс ч гэсэн эх орноо гэдэг юм бодол ингээд төрүүлэх зорилготой би хөгжөө зохиолжсэн гэдэг тухайд ярьжсэн баг. Тэгээд тэр үед яг тэрний бараг 7-8 жилийн өмнө яг надад тохиолжсэн явд. Тэгээд тэр ихний одоо Монгол руу ирье гэсэн бодлоо одоо. За хоёр дахь нь болохоор бас их санамсаргүй явдал юу гэхээр сонирхчдын хоккейтэй болдог гэсэн. Гэтэ сонирхчдын гэдэг нь мундаг биш шүү гэдэг зүгээр нэг юм сайн дурын сонирхчдын хоккейний лиг үүдэг гэсэн. Тэгээд тэр бид нэр хоккейд тоглолдог. Тэгээд өмнө бол ингээд Монгол гэхээр хүмүүс Америкууд хоёрхан төрлөөр л ярьдаг байхгүй. Арай жоохон боловсралтай Чингис хаан гэж үг хэлнэ. Тэгээд Чингис хааны тухай ярина. За жоохон боловсралгүй нь болохоор юу ярина? Mongolian barbecue гэж ярина. Тий, Монгол barbecue гоё үстэй гэж ярина. Зарим нь өглөө Монгол нь одоо өвөр Монголтыг андуурч те хятадд байдаг үстэй гэдэг. Ийм л гурван л ерөнхий одоо гудамжинд юм уу ангийн хөвгтөрх ийм сэдвэр хөвчлэн ярьдагсан хөө Монгол гэхээр. Тэгсэн чи яг тэр үед нэг өдөр хоккейныхаа тоглолтын дээр хүрээд ирсэн чинь манай хоккейний багийн залуучууд бүгд л нэг ажил хийдэг байхгүй. Хоккей бол өөр сонирхол тэрнээс хоол болж иддэг. Тэгэл тэнд бол одоо манайх багт бол банкирууд ч байсан мундаг мужаанууд тэгээ үйлдвэрт ажилладаг тэгэл ерөөсөл бүх төрлийн тэнд залуучууд байсан. Тэгсэн чинь нэг өдөр хоорондоо ярьцсан сууч юм. Монгол улс дэлхийн хамгийн өндөр эдийн засгийн хөгжилтэй орн юм байна шүү дээ. Тийм жилийн 17.8 байна гэх. Гайхлаа. За гэсэн чинь сая тэгээд бас нэг Японы цөмийн хаягдлаас болоод Монгол цөмийн хаягдл хаягдж байгаа сураг байна гэх. Тэр нь яг нэг шар самгийн хэсэг нь те. Нөгөөх нь болохоор бодвол нэг CNN, Bloomberg-ийн. Тэгээд анхныхаа удаа жирийн Америк хүн Монгол улсыг түрүүний нөгөө зүгээр нэг байдаг сэдвэр шүү дээ. Бүр яг ийм сонирхолтой сэдвэр ярингуцаад Монгол улсад яг нэг чухал юм болоод байна.
би нэг эдийн засгийн бүүн болоод байна. За би өөр Монголтой очих ёстой юм байна. Одоо ажлын туршлагатай болчлоо. Тэгж гисэн нэг яваад очие гэж бодоод. Тэгээд би захиралтай хэлдэг юм. Захирлаа би нэг 27 оны жүлээ авчиж идэх үү? Жүлээж ихтэй нэг амралтаа авчиж. Хичнээн авах боломжгүй ч гэсэн би авмаар байна гэд. Тэгээд манай захирал за чи явчаад ир гэсэн. А тэгтээ би нөгөө шодроо авах үднээс би буцаад ирэхгүй ч магадгүй шүү гэсэн. Тэгсэн чинь за яг чи өөрөө мэдээгээд тэгээ дотор юу гэж утсан бэхээр маа захирлацсан баг. За энэ тэгээл Монгол яваал 2-7 хоног амарч байгаа л тэгээл дараа нь буцаад Америк хүрээд ирэндээ л гэж бодсон юм шиг байгаа. Гэтэ би яг жилүүгээ аваад гэтээ хил тод би буцаад ирэхгүй ч магадгүй шүү. Тэгээд би яг тэр үед чинь 30 ихтэй байсан. Тэгээ маа захирал гэжсэн. За яг ер нь карьер дээр залуу хүн 30 наснда бол ингээд нэг хазаа туршаад үзье. Боломжтой байдаг үе 40 гарчаад харин ч идэх чадахгүй шүү дээ. Тийм болохоор чи эртэн очиод одоо юу дээр өсөж чинь те очиж үзэж харах юм байгаад юм бол очиж үзэж харчаад тэгээд хүрээдрэхгүй дөө гэсэн. Гэтэ 30 этэд яг эрсэлтэж болно гэж штэ. Тэр бол ихтэй яг Америкийн өрсөлдөөнтэй нийгмийн хувьд л ахaltaа. Монголд бол одоо 40 этэдтэй ч одоо том өөрчлөлт хийхэд боломжтой. Та юу гэж бодож байна? Таны хувийн бодол. Боломжтой хаа тийм ах боломжтой ах. Тэр үед би юу гэж бодсон бэхээр манай захирал ингээ надад тааруулаад нөгөө сэтгэл сэв суулгахгүй тулд тэгжилсэн болов гэж би бодоод байгаа. Юу их надад зүгээр санагддаг байхгүй. Safety net буюу хэрвээ ямар нэгэн амжилттай болохгүй бол ард нь ингээ safety net буюу ингээ тосоод авах боломж ч гэдэг юм уу байна гэж бодох л хүн арай зөрөгтэй явт юм байна л да. Ард тосох боломж байхгүй гэх юм бол хүн эрслээ бодоод бие барьчаад эрсэл явдаг. Тэгэхээр би Америкийн одоо миний захирлууд бол тийм ухаантай хүмүүс байсан. Тэгээ зөвлөмж өгөхдөө надад яг захирал гэдэг талаас зөвлөмж өгдөг. Дандаа хүн гэдэг талаас нь дээрэс нь надаас их хвчлээ нэг 15 20 жилээр ах байсан болохоор би чам шиг залуу байсан гэдэг талаар зөвлөө өгдөг гэсэн байна. Тэгэхээр би одоо өмнөх бүх захирлуудынхаа одоо Монголд ч гэсэн миний захирласан бол захирлын тэр бол зөвлөгөөнүүд нь бол яг ингээ тухайн хүний лидершип стил, амьдралыг харах үнцэг, одоо мэрэгжлийн одоо ажлын арга зүй, манлайлал дээр шууд нөлөөлт юм бэл. Тэгэхээр илүү ингэж янз бүрийн газраас сонсох биш. Илүү өмнөх захирлуудынхаа үжсэн зөвлөгөөнүүдийг би ингээ хаяа буцаж харж бодхолоор зарим нэг өнөөдрийн шийдэж чадахгүй асуудлуудын гарцууд нь ингээ харагдаад идэх байхгүй. Тэр ялтч одоо удирдлага хүний одоо тэр алсын хараа те туршлага дээр үндэслээд одоо таны яг safety net гэж сая дурдлаа гихчлэн одоо их чухал санагдлаа л да. Тэгээд та Монголд тэрнийхээ дараа эргэж ирээд ер нь Хас банктай яаж холбогдсон юм бол таны хувьд бол Тэнгэр санхүүгийн нэгдэл Хас банк гэдэг одоо энэ том байгууллагт бол одоо доктортой ажиллаад тушаал твшиж явсаар байгаад одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бас л санаасургүй. Тэгээ энийг би ажлагчдынхаа ч гэсэн нэг зарим яриан дээр ярьдаг юм. Яг амралтаараа хурж ирчээд тэгээд би нэг газар анкет өгөөд нөгөө газар нам ажилд авах гэд ерөнхийдөө ярьцсан байсан. Тэгээ өглөө босоод ичсэн чинь манай ангийн бүх залгаад банк Тэнгэр санхүүгийн нэгдэл дээр санхүү харилцан захирлаа хийж байна. Чи юу вэ? Анкета явуулчих гэсэн. Тэгэхээр би надад шаардлага авахгүй шүү дээ. Америкийн CFO гэдэг чинь хөвчлэн 45-аас дээш настай 20 жил хийсэн тийм ажлын туршлагатай хүмүүс байдаг болохоор би тэдэггүй юм авахгүй шүү дээ. Тэгээ цагийн гарцсан биш байлаа л та гэдэг. Тэгэхээр чи зүгээр явуулчих гэх. Тэгээ би явуулсан CV-г. Тэгээ өдөөс хойш над руу залгаад маргааш ярилцлаганд орё гэдэг. Тэгээ би Хас банкын санхүү нэгдлийн одоо санхүү харилцан захирлын албан тушаал дээр тэгээ ярилцлаганд орсон гэх юм уу. Тэгээ ярилцлаганд ороод надад тухайн үед аль ажлын байр нь нэлттэйсэн. Тэнгэр санхүү нэгдэл Хас банкны Тэнгэр санхүү нэгдэл болохоор Хас банкны толгой компани гэсэн үг. Тэгээд бол захиралтай ярилцлаганд ороод бас зулаад захирлын манай одоо үйл ажиллагаа хийсэн. Захирлын хүний нөөцийг бас хариуцсан. Тэгээд тухайд 11 онд 12 жилийн өмнө гэсэн. Тэгээд ярилцлаганд орж байгаа. Чи ажлын сонирхож чинь гэж асуусан. Тэгэхээр одоо миний өмнөх ажлын туршлага бол хамгийн ойрхон бол толгой компанир арай ойрхон байна. Яг банкн дээр бол би ерөнхийдөө ойлгодог. Тэгэхээр групп дээр бол би илүү миний туршлага нийцэж байна. Гэхдээ банкны одоо үйл ажиллагаа бол ямар ч байгууллагын үйл ажиллагаатай адилхан стратеги нь жоо баланс нь жоо үйлчлэгээ л өөр болохоос биш. Гол үндсэн суурь нэг адилхан байхгүй. Ямар ч компани дээр. Тэгээд тэрийн тухай ярьж байгаа. Тэгээд Тэнгэр санхүү харилцан захирлал дараа Хас банкны санхүү харилцан захирлал бас давхар ашиж ирсэн. Тэгэл энэ үед
тэгсааг нэгтлээ олон компаниуд олон ажлууд хийжсэн. Ер нь зарим одоо миний ярилцсан зочдын хувьд ингээд тухайн байгууллагада их олон өөр албан тушаалууд дээр ингээд ажилласан ч юм уу те. Тэр нэг талаас нөгөө байгууллага бүх талаас нь бүх өнцгөөс нь харах боломжийг бас олгодсон болов уу гэж би харж ирсэн. Таны хувьд яг энэ дээр ямар байсан бэ? Энэ дээр бол санал нэг байна. Би бас өөрийгөө хацтай гэж боддог тэр боломж гарсан. Тэгээ манай Тэнгис аягийн нэгдлэгс банкны нэг давуу тал нь гэх юм бол одоо манай банкны засаг сайтай гэдэг тийм. Тэгэхээр засаг гэхээр эдгээр илүү нэг офицер хэмжээний түвшинд, тууцын түвшинд тэгэл нэг үйл ажиллагаа ил тод явдаг. Тэрний нэг чухал хэсэг байгаа бас нэг зөв засаглалээ. Тэр нь залгамж халаагаа сайн бэлдэх гэдэг зарчим байдаг. Залгамж халаа. Тийм. Тэгэхээр одоо гүйцэтгэх захирлын одоо гэрээн дээр ч гэсэн тэгээд бас нэг хийх ажлын үүрэг дээр дараагийн гүйцэтгэх захирлаа бэлдэх үүрэг таахгүй. Оо вау. Тийм үү. Тэгэхээр хүн ингээд юу гэж боддог гэхээр ихэнх хүмүүс бол миний ажлыг авах гэдэг шүү дээ. Гэдэг хоёр тийм. Бид нар үгүй зөв засаглалын хувьд үйл ажиллагаа доктортой авах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол цэвжөө гэдэг хүний асуудал биш. Энэ бол байгууллагын асуудал. Тэгэхээр гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтны хувьд дараагийн захирлуудыгаа бэлдэх, одоо rotation хийх, шин үүрэг даалгавар өгөх нь бол энэ зөв засаглалын гүйцэтгэх захирлын хийх ёстой ажил гэж явдаг. Наачлаад жинхэнэ merit зарчим уу тий? Тийм, merit зарчим байна. Томилгоо хэцүү байдаг гэдэг шүү. Дээрэс нь бүх нөгөө бизнесүүдээ мэднэ гэдэг чинь шийдвэр гаргах дээр тэр их чухал байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргах тэр юу чухал вэ гэхээр компаниудаа мэдэх хэрэгтэй, үйл ажиллагаа мэдэх хэрэгтэй. Хамгийн чухал багаараа ажиллах юм чинь бусад багийнхныгаа мэдэх ёстой. Тэгээ нэг ойлголттой байх гэсэн. Нэг ойлголттой гэсэн бүх юм дээр тийм гэсэн үг биш. Зарим дээр зөрчилдөх юм бол гарна, санал зөрөлдөн. Гэхдээ санал зөрөлдсөн ч гэсэн нэгэн шийдвэр гарсан бол тэр шийдвэрийн төлөө багаараа явна. Ямар нөгөө түгээмэл зарим дутагдлууд харагддаг гэхээр би наадаж энд дэмжээгүй юм чинь гээд ажил явуулахгүй хойш татаад идэх шүү дээ. Би дэмжээгүй. Гэхдээ байгууллагын хувьд энэ зөв юм чинь багаараа шийдвэр гаргасан. Тэгэхээр багаараа бид нэр тэр эцсийн зорилго хүртэл зүтгэнэ гэсэн ийм философитой. Манай багуудч гэсэн тийм. Зарим дээр бид санал нийлэхгүй. Гэхдээ нэг шийдвэр гарсан бол санал нийлээгүй үнэ. Өөрийнхөө одоо үзэл байр одоо үзэл бодлыг баг зэрэг өөрчлөөд тэгээ багийнхаа төлөө гэдэг явна гэсэн. Тэгэхээр нэг ийм онцлог байдаг. Тэгэхээр би их хацтай гэж бодъё. Тэр үед тийм боломж гараад одоо астизингийн гүйцэтгэх захирал, тэнгэр даатгалын төвзээ дарга гэх нэг олон охин компаниудаар явах тусам харах өнцөг өөрчлөгдөд. Тэгээ хувийн хувьд бол өсөд дэвчих маш том боломж гарсан шүү дээ. Миний ойлгож байгаа бол Хасанхны хувьд одоо хууль 20% одоо нэг хувьцаа эзэмшигч 20% дээш эзэмшихгүй гэдэг хууль гарахаас ч өмнө танах одоо энэ шалгуур хэлээд хангацсан байсан. Сүүлд танах IP өгөхөд би танаас перспектусыг бас уншиж байхад бол 12 одоо гол хувьцаа эзэмшигчтэй гэж ойлгосон. Тэгэхээр энэний онцлогийн талаар та товчхон ярьж өгөхгүй юу? Одоо энэ яг үйл ажиллагаа явахад энэ мэдээж шийдвэр гаргалтын дээр аль нэг тал одоо хит их нөлөөлөхгүй байхын яг цаад ач холбогдол нь яг юунд байд юм бэ? Нэг тал руугаа хэлбэхгүй байх ч гэдэг юм уу? Эрсдэл буурах ч гэдэг юм уу те? Энэ талаас та сая яг зөв хэллээ. Зөв засаглалын хэсэг нь шийдвэр гаргалтын төвлөрөлттэй шууд холбоотой байдаг. Нэг хувьцаа эзэмшигчтэй хоёр ихээр өссөн үсээгүүл төвлөрлөн байгаад байгаа хгүй. Энэ бол зөвхөн логикийн асуудал тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр байгууллага зөв буруугийн асуудал биш. Угаасаа л хүчээсийн төвлөрөл нь 1-2 хүн дээр төвлөрчөөл угаасаа шийдвэрлэл төвлөрөхөөс гаргадаг байхгүй. Төвлөрлөлийн бага бах нь одоо юу их чухал вэ гэхээр хүчээ эзэмшигч төрөлөө утга зөвлөлөөрөө дамжуулж гүс удирдлага хянаж байгаа, чиглүүлж байгаа стратегийг баталж өгч байгаа. Одоо манай чинь банкны дүрмд ямар нэгэн тууцын гишүүн, нэг тууцын гишүүн гүйц удирдлагын багт үүрэг даалгавар хориот байхгүй. За. Нэгдсэн шийдвэрээр л үүрэг даалгавар юм тий. Яг таны хэлж яг зөвхөн төлөөлөлт зөвлөлийн шийдвэрээр үүрэг даалгавар өгнөхөөс нэг тууцын гишүүн цэвгээ чи одоо энийг хийсгүй манай одоо захирлуудад тий эрдэнэ тэг УК тэг иркэнэ тэг гэдэг тийм юм хориоттой. Тэгэхээр заавал CEO-г дамжуулах. Тэг нөгөө талаас ингээ харахаар наад чинь бас дэндүү гүйцэтгэх захирал дээр их мэд төвлөрөөд байгаа юм шиг гэж байгаа мөртлөө тэрэндээ биш. Юу гэхээр гүйцэтгэх захирал банка өөрөө удирдах ёстой. Тэгэхээр замбраагүй байдал үүсэхгүй тулд гүйцэтгэх захирлаар дамжиж ийж одоо ажлууд явна. Дээрээс нэг дуу хоолойтой байхгүй л одоо манай жишээн дээр 12 төлөөлөл үйлчлэл гишүүнтэй. Тэр 12-ла 12 дэшээ өгөх юм бол сарнчин гэсэн. Тэгэхээр фокус барьж үр дүнд хүрэхийн тулд бас энэ засаглалын давуу талууд бие нөлөө практик талаас нь ингэ тайлбарлах юм. Яг өдөр тутмын гэх юм уу үлэр тутмын үйл ажиллагаа ингэж бид зохион байгуулдаг. Өөр одоо давуу талууд маш их байгаа л да тэрийг бол бид өмнө
нээлттэй хэлж ирсэн. Би өнөөдөр хүмүүст илүү практик талаас нь сонирхолтой болчихсон ч. Би бас практик талаас нь ахаад нэмж сонирхолтой өнцгөөс асууя гэж бодож байна. Танаа банк IPO хийж явах үед таас мэдчихсэн. Одоо ингээд танах 5% санал болгож байгаа ч гэсэн бусад одоо үлдсэн хувийг хөрөнгөний биржээр дамжуулаад одоо гарах одоо энэ үүд хаалга нэгдлээ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо байгаа нөлөөлөхөө хувьцаа эзэмшигчид хөрөнгөний биржээр дамжуулаад өөрийнхөө хувийг бусдад зарах боломж нээлттэй байна зөв. Тийм зөв. Яг тэрний тулд нэг юм болно үйл явдал болох хэвээр тэр манай prospectus болон олон нийтийн хэвлэр тухайд мэдээлжсэн. Тэнгэр санхүүгийн нэгдэлэн дээр манай бүх хувьцаа эзэмшдэг байдаг. Эдгээр шууд тас банкны хувьцааж болж бууж ирэх хэвээр. Тэгэхээр энэ процесс одоо бид нэр тэр процессын тунд явж байгаа. Тэгэхээр бүгдээрээ буугаад ирэхлээр тэнгэр санхүүгийн нэгдэл өөрөө байхгүй болоод бүх хувьцаа эзэмшиж одооний байгаа 10 хувьцаа эзэмшиж шууд тас банкны хувьцаа эзэмшиж нэмэх нь сая IPO-гоор 10,000 гаруй хувьцаа эзэмшдэг ингээд нийлээд бүгд ингээд ас банкны хувьцаа эзэмших болно гэсэн. За энэ яагаад бас их чухал вэ гэхээр нэг зөв засаглалын хувьд одоо олон улсын зөв засаглалч хэлэх зөв бахалтай практикийн хувьд нээлттэй хувьцаат компаниг холдинг компаниар биш шууд хувьцаа эзэмших нь зохимжтой гэж бас ийм байна. Тэгэхээр одоо холдинг компани байхгүй болно. Тэгэхээр холдинг компани байхгүй болно гэсэн. Тэнгэр санхүүгийн нэгдэл байхгүй болно. Энэ процесс хэдэн сар үргэлжлэх вэ? Энэ бараг сүүлийн 2 жил үргэлжилсэн процесс аахгүй юу? Тэгээ нэг хүмүүс надаас их асуудыг ас банк бэлэн байж байгаад яга хамгийн сүүл IPO хийчихвэ гэдэг. Тэний гол ач холбогдол нэг тэнгэр санхүүгийн нэгдэл олон охин компаниудтай. Гэтэ охин компани дандаа санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ нэг банкны тухай хууль өөрчлөгдөд холдинг компани байх боломжгүй болчихсон. Яг тухайн банкны 20% сэтрэхгүй заасан. Олон улс яадаг гэхээр эцсийн эмчилэгчийн хувьд 20% сэтрэхгүй заадаг байхгүй. Тэгэхээр эцсийн эмчилэгч гэхээр тэнгэр санхүүгийн нэгдлийн холдинг компани байж болно. Тухайн банкны ихлээр боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр бид сүүлийн 2 жилийн ямар том ажиллагаанууд хийсэн бэ гэхээр Аслизинг ас банктайгаа нэгтгэсэн, энэ ч гэсэн олон нийтэд мэдгдсэн байгаа. Зарим охин компаниудаа зарсан, тэнгэр даатал, тэнгэр капиталыг бид нар борлуулсан. Зарим жижиг охин компаниудаа татан буулгасан. Гадаадд хөрөнгө оруулалттай байсан бичиг санхүүгийнхаа байгууллагыг борлуулсан ч гэдэг юм уу. Ийм том өөрчлөлтүүд бид нар хийсэн. Тэгээ энэний үед үр дүнд явсаар хагаад одоо тэнгэр санхүүгийн нэгдэл ас банктайгаа үлдсэн. Одоо ямар процесс явахаар ас банк тэнгэр санхүүгийн нэгдэлтэйгээ нэгдээд тэгээ нэгдэнгүүд хувьцаа эзэмшмэнд доош дуугаад ирэх юм. Тэг яагаад ийм амар хэцүү процедур явагдаад байна гэхээр Монголын компани тухай хууль холдинг компани зөвлөгдөг. Бие даасан компани зөвлөгдсөн. Тэгээ сайн нэг банкны тухай хуульд өөрчлөлт ороход ч гэсэн тухайн банк нь тэгээ нэг холдинг компаниар их боддгоо болохоор ийм том ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр одоо ийм өөрчлөлтүүд байна. Тэгэхээр бүгдээр 12 хувьцаа эзэмшдэг бүгдээрээ буугаад ирнэ. Тэнгэр санхүүгийн нэгдлийн. Тэгээд саяны 10,000 гаруй харилцсан одоо манай хувьцаа эзэмшдэг байгаа. Эднэрийн нээлттэй хувьцаагаа би зармаар байна гэж зарна. Би авмаар байна аавна гэдэг захиалгуудаа нээлттэй бүтээл гэсэн. Тэгэхээр яг онлын хувьд ч юм уу бас практикийн хувьд ч гэсэн бүх хувьцаанууд нь олон нийтэд зарах юм боломжтой болчихсон. Бүгд хөрөнгөний биржээр явна шүү дээ. Тийм баг дүнтэйнүүд нь бол одоо зүгээр ингэ нээлттэй байна. Арай өндөр дүнтэйнүүдтэй нь бол блок трейд гэж ирдэг. Багцаа арилжаануудыг хийх юм шаардлагатай болно гэсэн. Та сүүлийн ажиллагаатаа бас танаас сэтгүүлч бас ер нь гүйцэтгэх захирал хийх хэцүү юу гэж асуусан байсан. Та хэцүү гэж харилсан байсан. За ер нь яг би ингэж асуух гэдэг л да. За гүйцэтгэх захирал хийхэд бол маш олон талтай харилцаж яг голд нь байна шүү дээ. За таны дээр туз байна. Доор нь одоо удирдлагын баг байна. За цаана одоо иргэд харилцагчид одоо үйлчлүүлэгчид байна. Энэ бүгдийг яг хооронд нь зөв холбох хэрэгтэй болдог те. Тэгэхээр энэ дээр яг soft skill илүү чухал байгаад байна уу? Hard skill буюу одоо яг таны их сургууль сурсан академик мэдлэг илүү жин дараад байна уу? Зөв хослуулсан зүгээр байна уу? Таны хувьд юу анзаарэгдэж байна? Одоо бол цэвэр soft skill нь давамгаална. Soft skill давамгаална. Дээрээс нь яг би ингэж бодож байна л да. Сургууль сурсан мэрэгжлийн тэр техникийн юмнууд бол толгойн ард ингээ нэг рам уншдаг шүү дээ. Компьютер ингээ нэг хойно ингээ санах хойдор уншаал гэж хэлдэг баг. Тэгвэл мэддэггүй. Илүү прагматик тал руугаа болдго юм болов гэж бодсон. Дэндүү олон юм дүн шинжилгээ гэдэг нь зав байхгүй. Цаг хугацааны хувьд. Тэгэхээр ард нь компьютерын програм уншигдэж байгаа. Тэр нэг хардкор санхүү болон тэ өмнөх туршлагууд нь тэгээ илүү soft skill гарч ирж байна. Дээрээс нь яг CEO болсны дараа юун дээр миний одоо бодлын аргачлал өөрчлөгдсөн бэ гэхээр илүү олон scenario analysis хийж эхэлдэг юм билээ. Тэгээ бид нар хоорондоо ярьдаг байхгүй багаараа сууж байгаа. За хэдүүлээ хамгийн муу scenario дээр төлөвлөе шүү гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар Монгол хүн биш ямар амны хүн бэ гэдэг те. Тэгэхээр эсрэг гадаадынхан болохоор ялангуяа хөгжсөн орны аргачлал хамгийн муу дээр сценариогоо төлөвлөөд тэгээд хамгийн сайн
эерэг сценарийн төлөө тэмүүлдэг байхгүй багийнхаа. Тэгэхээр ингээд гинт гинтийн сюрприз авах юм бол цочогддгоо. Энэ бидний хамгийн мод нь ер нь бэлэн байна гэсэн. Бэлэн сэтгэл зүйн бэлэн, байгуулгын үед бэлэн. Тэгэхдээ бид нар хамгийн сайнны төлөө зорино бүх зорилгоо тавиад зүтгэнэ л гэсэн. Тэгээ бид нар ийм маягаар яваад ирэнгүүт 5 6 муу сценариогоо сайн хүртэл зурчаад тэгээ багаараа ингээ ярихаар муу юм болонгот паниктан баг байдаг. Хэдүүлээ ингүүл ингэж ярьжсэн. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал юу вэ? Тэгвэл ингээ жоохон өөрчилчихгээд тэгээ явдаг. Тэгээ soft skill-ийн ер нь хамгийн давуу тал нь юу гэхээр бид нэг багаараа сайн ажилдаг. Тэгээ бидний дунд бас одоо мото гэх юм уу хоорондоо тохирсон одоо тохироо гэх юм уу те захирлуудын дунд бид нар хуурамч эв нэгтлээс зүгээр үнэн шудраг санаа зүрх юм бол зүгээр санаагаа шудраг ярилцж ийл гэсэн санааны хатлаа. Тэгээд ирэхлээр үнэхээр хэлмээр бол одоо хэл дараа нь харин битгий би санал нийлээгүй тийм байхгүй шүү. Яг өнөөдөр ширээний ард зураг шийдвэр хийж чад саналыг хэлнэ шүү. Саналыг чинь сонсно. Тэр шудраг байх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр хэдүүлээ шудраг нэгнийгаа шүүмжлээ. Шудрагаар одоо нийлэхгүй саналын тухай ярилцъя. Ямар боломжууд байна. Хуурамчийн нэгдлийг бол хэвчээ зөвшөөрөхгүй шүү. За нэг тохиолдол идэж кинонд ч гэсэн гардаг. Наана ингэж зөвшөөрчөө цаана өөр нэг яваад байдаг. Тэрийг бол зөвшөөрөхгүй шүү. Тэгээ манай багийн хамт ажиллагааны яг тэр soft skill хэсэг нь бол эндээ. Тэгээд би нөгөө мэрэгжлийн төвшөнд бүх захирлуудтай итгэдэг болохоор би баг микро менеж хийдэг. Анхнаасаа одоо зөв хүнээ томилчоор тийм боломж гардаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ манай нөгөө удирдлагын багийн давуу тал нь бүгд банкнд олон жил ажилласан. Нэгнийг таньж мэддэг. Hard soft skill-үүдээ мэддэг. Тэгэхээр чиглэлүүдээ за энэ талаар хэдүүлээ ажиллая гэдэг. Ямар үед яадаг хүн л олсон хойно эргэлцсэн. Би хүртэл эргэлцсэн заримдаа шийдвэр гаргахад. Тэгэхээр нөгөө хэдээс саналыг авна. Тэгээ саналуудаа чөлөөтгөө эргэлцэх үед асуув. Би эргэлзээд энэ яах вэ? Тэгээ манай багийнхан ч гэсэн надаас ирж зөвлөмж авах та. Би энэ дээр эргэлзээд энэ яах вэ гэж санал авдаг байхгүй. Эргэлзээгүй юм дээр л өөрснөө ингээд тухай бүр захирлууд шийдвэр гаргавчдаг. Миний оролцоо баг. Тэгэхээр ер нь тэрийг дагаад шийдвэр гаргах хурдан байдаг юм шүү дээ. Тэгээ нэгт арай хурдан байдаг. Хоёрт арай оновчтой шийдвэр гаргадаг юм болов гэж боддог. Тэгээ биднээс хоорондоо ярьдаг. Бид нар 100% зөв шийдвэр гаргахгүй. Хэдийгээр зүгээр 82-ын зарчуулалт барья. Бидний гаргаж байгаа шийдвэрүүд нь 80% зөв, 20% буруу байж болно. Окей. Бид нар тэрэн дээр чинь та нарыг одоо шүүмжлэхгүй. Гэхдээ өхлийн алдаа гаргаж болохгүй шүү. Хамгийн ойлгомжтой нэг тийм элементарны алдаа гаргахгүй. Дээрээс нь өхлийн алдаа гаргахгүй. Үлдсэн юм дээр ингээл ажлын юугаар алдаа гаргана л үз. Алдаа гарах үед нь бол бид нар та нарыг амар шүүмжлэхгүй. Тэгээд тухайн үед алдаагаа яриа л юм. Тэгэхээр бас нэг би юу гэж боддог хүмүүс шийдвэрээ зоригтой гаргачихлаа итгэлтэй гаргахаар тэр шийдвэрийнхээ хойноос итгэлтэй явдаг гүйтгэл сайтай эргэлзээд эхлэнгүүд ингэдэг өөж тэгдэг өөж юухээр гүйтгэл нь жоон сулаад идэв болов. Та сая бас дурдлаа нэг 5 6 сценарио те боломжит хөлбөрүүдийг ингээ гаргачихаар анхнаасаа нэг тухайн багт ажиллаж байгаа хүмүүсийн хүлээлтийг их зөв удирдахад их дэмтэй юм шиг санагдлаа л да. Та энэ талаар арай жоон илүү тайлбарлавал одоо ч магадгүй бодит кейстэй ч юм уу холбоод ирвэл хамгийн ойрхон бодит кейс бол юу вэ? Ковид байна. Бид нар хинч ковидыг бий болон коронавирус гэж хинч нөгөө таамаглаачгүй бодоочгүй. Бид нар тэр үед яасан бэ гэхээр 2019 оны сүүлээр 9 сарын үед. За ер нь 2020 он хэцүү жил болох нэ. Тэгэл нэг макроэдийн нөхцөл байдлуудаа хараад за тэгээд угаасаа нэг сонгуулийн үеэр эдийн засаг ер нь амаргүй байдаг. Тэр өмнөх түүхэн трендүүд хараад тэгээд бид нэр хамгийн муу сценари эдийн засгийн сценари бид төлөвлөжсэн байхгүй. Тэр муу нь бидний ковид дээр гарсан нөлөөлөлттэй. Гэхдээ тэр бие талаас нь ч санхүү эдийн засгийн нөлөөлөлттэй их төстэй ороод ирсэн байхгүй зураг нь. Тэгээд бид нар яг тэр үед баланс бол үйл ажиллагаагаа 2020 оны эдийн засгийн амаргүй үед зориулаад хамгийн муу сценарио зурцсан байсан. Тэгээд тэр үед одоо харилцагчтай яах юм, хэрэг хэмжээний зээл болохыг хүүсвэрээ яах юм, чанаргүй зээлийн мэдвэл яах юм те ажиллагчтай яаж зохион байгуулах юм бэ. Тэгээд тэр үед бид нар бас юу гэж ойлгосон бэ гэхээр эдийн засгийн ийм хэцүү нөхцөл байдал үед мэдээллийн урсгал амар сайн байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нар яаж ажиллагчтайгаа хоорондоо мэдээллийн урсгалаа сайжруулах вэ гэдэг. Тэгээд Facebook-ийн Workplace гэдэг аппликейшн гэдэг. Facebook-ийн зориулттай. Тэгэхээр зөвхөн Facebook биш яг нэг банкны доменээр энэ ороод тэгээд нөгөө дуртай үед нь одоо ажиллагчтай нэмж хасдаг админ түл сайтаа тийм байхгүй. Тэгээд ашиглахад амархан. Тэгээд бид нар тэдний хүртэл нэвтрүүлчихсэн байхгүй. Яг тэр яаж мэдээллийн урсгалаа сайжруулах вэ? Тэгээд ийм эдийн засгийн хүн нөхцөл байдал үед гүйцэтгэх сахирлаас эхлүүлээд
бүх ажигсад мэдээлэл нэгэн живдэх үүднээс бидний платформ байх хэрэгтэй байна. Тэгээд тэн дээр бол чинь workplace, Facebook live шиг тэд нар би live хийдэг байхгүй. За манайхаа ийм байж шийдэл энэ дээр алах шүү. Ингээд чухал юмтай хуйлтулдаг. Тэгээд тэр үеийг хүртэл бид нар ингээд дотор нь оролцсон байсан чинь үнэхээр харамсалтай ковид гараад ирсэн. За ковид эдийн нөхцлөөс хамаагүй дор хүн төсөл байдал байсан ч гэсэн яг санхүү эдийн засгийн банкнд үзүүлэх нөлөөлөлт талаас их төстэй байсан. Манай хамгийн муу сценариутай гэсэн үг. Тэгэл бид сайн сценариугаа яваал ойлгомжтой тухайн үеийн Монгол банк засгийн газрын авч чиглүүлсэн хөтөлбөрүүд бол ковидын үеийг давхад наас том нэмэр болсон. Таны өмнөх ярилцлагыг уншиж байхад за та анх Хас банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө тийм гэрийн даалгавар тузаасаа авсан гэж ойлгосон. Тэгэхээр 14 оны хугацаанд их сайн бэлдсэн гэж та бас ярьсан байсан шин. Энэ талаараа тавч уулзахгүй юу? Ер нь CEO болох гэрийн даалгавар юу гэдгийг банкны хялбархан сонсоход богино хугацаа өгсөн надад. 2-7 хоног л 3-7 хоног л хугацаа өгсөн. Нэг 2 сарын үеэр л хэлсэн. 3 сард болох тузуурлаар банкны ирээдүйн стратегийг танилцуулах гэсэн шүү дээ. Ирээдүйн хэдэн жил гэсэн 3 5. Гэхдээ ер нь ирээдүй гэдгээ хэлэхгүй. Зүгээр ирээдүй. Тэ чи өөрөө юу гэж ойлгоно вэ? Тэр нь гүйцэтгэх захирал өөрөө time horizon-уудаа тодорхойлох ур чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд бол Хас банк маш урт хугацаатай. 100 жилээр гэдэг хугацаагаар бий бол харсан. Би тэгж юм бэлдсэн. За тэгээд тэр гэрийн даалгавар хийхэд ирэнгүүт за юу ярих вэ гэдэг хялбархан асуулт мөртлөө маш хүнд асуулт байхгүй. Тэгээ жоохон толгоогоо маажж байгаа. Тэгээ маш санамсаргүй хүний код орж ирээд тэр код нь юу гэхээр би яг тэр танхимд суужсэн байхгүй. Fireplace chat гэдэг Meg Whitman гэдэг eBay-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал байсан. Тэгээ намайг Сан Францискод ажиллаж амьдардаг байхад Калифорниагийн governor болох гээд governor гэж амар том шүү дээ. Мужийн governor захирч болох гээд засаг дарах гэсэн үг шүү дээ. Болох гээд маш их улс төрийн кампайн хийжсэн байхгүй. Тэгээд тэр үед манай governor болж чадаагүй. Тэгээд HP-ийн CEO болсон байсан. Тэгээд яг тэр үед би том IT-ийн Сан Францискон конференцд очиод тэгээд бид тэр яриаг сонссон байхгүй. Хэдэн мянган үргэлжлсэн. Тэгээд тэр үнээс юу ч асуусан бэ гэхээр за та eBay-ийн гүйцэтгэх захирал байсан. Одоо та HP-ийн гүйцэтгэх захирал болсон. Энэ ингээ урт дунд нь та улс төр хөлөө. Энэ дунд нь та юу сурсан бэ? Тийм гоё асуулт байхгүй. Юу сурсан бэ? Хуваалцаач гэх. Тэгээд тэр үед юу гэж хэлж ирсэн бэ гэхээр эхнэх захирлууд шинээр албан тушаал ажиллах авахлаар хамгийн түрүүн өмнөх удирдлага муулдаг. Өмнөх удирдлагын шийдвэрийг буруутгадаг. Тэгээд өмнөх сайн амийг мартаад тэгээд дандаа шинэ юм хийх гэж оролддог. Энэ бол хамгийн том алдаа. Тэгээд тэр Meg Whitman HP-ийн одоо группийн CEO болчиход юу гэж хэлж ирсэн бэ гэхээр би эхлээд HP-ийн түүхийг өмнөөс нь эхлээд дахиж уншсан гэж байгаа. Тэгээд бид нар юу сайн хийж чаддгийг гэдгээ уншаад тэгээд юун дээр алдсан гэдэг төр шинжилгээ хийгээд тэгээд сайн юмн дээрээ илүү төвлөрөөд муунуудаа засаад гэхдээ муугаа засах нь гол зорилго биш. Priority. Сайн юм хийдэг нь priority. Энэ дээр илүү анхаарал хандуулад энийг яаж том scale up хийх вэ? Тэгээд мэн хөө HP-ийнхаа ашиггүй бизнесүүдийн зараад ашигтайнуудын улам томруулна гэдэг ийм тактик стратеги боловсруулаад ажилласан баг. Тэгээд HP яг тэр үед дампуурах гэж яхад нь буцаагаад ингэ сэргээсэн. Тэг яг тэр яриа миний нэг бичэн өөрөө биеэр өдөр очиж утсан болоо. Тэр ярианд оронготой. Нэр яг тийм биш те. Тооцын урал дээр ч гэсэн ингэ заримдаа шүүмжлэхлээр бид нар юу сайн дээрээ биш. Болохгүй юм дээр дэндүү анхаарал хандуулад тэгээ ажигчдын сэтгэлийн моралын унгаагаад өөрсдөө их тэргүй юм дээр анхаарал хандуулад тэгэхэд Хас банк гэдэг чинь ийм сайхан банк гэж яагаад бид нар сайныг ярьдаг юм бэ гэдэг. Тэгээ миний танилцуулаад түүх сайн юм дээр суурилж бэлдээд тэгээд муу одоо хийж байгаа юм алийг сайжруулах юм алийг хийхээ болох юм гэдэг ийм л танилцуулсан очинд. Тэгээд нэг 20-од бууз. Тэгээд тэр үедээ миний баг хамгийн анхны слайдд нэг нь Хас банкны брэнд мөнхийн оршин тогтнох хэрэгтэй. Тэгэхээр таны сайн нөгөө та ирээдүйн үедээ хэдэн жилээр харсан бэ гэдэгт нь анхны одоо тоглолын үн болохоор хугацаагүй гар хэлээд тэгэнгүүтээ одоо багсаж яваад тэгээ миний төлөв болохоор 5 жилийн төлөвлөгөө танилцуулсан. Тэгээ тэр үед 5 жилийн төлөвлөгөө нь юу байсан бэ гэхээр би хүчтэй эзэмштэйш нэг ч төгрөг нэмж авахгүйгээр хөрөнгө оруулалт хийхгүйгээр би өөрийн хөрөнгийн өндөр түвшинд байлгана. Ашигт ажиллагааг өндөр түвшинд байлгана.
гэд бүх юмудаа одоо санхүүгийн мэтриксээр тавиулаад үйл ажиллагааны тал дээр би ийм үйл ажиллагаа одоо технологи салбарын бүтцийн оновчтой байдал те. Гэхдээ би бол зөвхөн цахим гэж тулшрахгүй цахим биетийг ослуулна. Иймэрхүү одоо стратеги танилцуулсан байхгүй. Тэгээд тэр үед нөхдүүд одоо миний боловсруулсан стратегийг зөв болов гэж бодоод тэр гүйцэтгэх захирлаар томсон болов л гэж бодсон шүү дээ. Тэгэхээр гүйцэтгэх захирал хүнээс би бас стратеги гэж сонсоод их том сонсогддог юм үгийг жоохон тайлбарлуулмаар байна л да. Стратеги гэхээр яг юу юм те? Мэдээж айгүй том сонсогддог шүү дээ. Ингээ манай байгууллагын стратеги бол ийм гэл те. Гэхдээ мэдээж хугацаа хоошоогоо явах тусмаа мэдээж таамаглахад улам бүр хэцүү болдог шүү дээ. Тэгэхээр стратеги тодорхойлоход одоо юу чухал байдгийг яаж тодорхойлт юм гээ таны туршлагаас харахад товчхон базаад хэлвэл та. Би аль талаас нь стратегиэр ажиллаж утсан. Цэвэр санхүү талаас нь стратегиэр ажиллаж утсан. Америкт. Тэгээ Монголч гэсэн. Нөгөөх нь болохоор зөвхөн үйл ажиллагаа талаас нь аль алинд ажиллаж утсан. Тэгээ аль алийг одоо бол манайх тэр яаж хийдэг вэ? Аль алийг хоёр талд нь хийж байгаа. Тэгээ голдоо болцдог байхгүй. Эхний байгууллагууд зөв миний туршлагаар нэг нь туушраа сонгож идэв. Би бол аль голыг авах гэж болдог. За тэгэхээр би нөгөө зүгээр сонирхолтой жишээ өгдөөс. Санхүү талаас бол санхүүгийн үр дүн талаас нь өгөөд за бид нар ийм зорилтод хүрмээр байна гэд тэгээд явдаг нэг арга байна. За ашигт жишээ тийм ашигт тэд өөрийн өрнгийн өгөөж тэд чанаргүй зээл тэд зээлийн багцын өсөлт тэд гэдэг нэг санхүүгийн юм өгч байгаа байхгүй юу. Тэгээд нэг хөө харах байна. Нөгөө стратеги талаас нь болохоор за бид нар зах зээл дээр ямар бүтээгдэхүүн үйлчлэг үзүүлдэг юм дээрээ сайн юун дээрээ муу юм яг аль хэсгээс нь бид нар үнэхээр ашиг авчрах боломжтой гэдэг талаас нь тэгээд харилцагчийн үйлчлэгээ ямар гол хөрөнгүүд одоо хөрөнгө оруулалт их төслүүд дээр гэх. Тэр нь илүү үйл ажиллагаа талаас тий бизнес талаас тэгээд санхүү талаас энэ хоёрыг нийлүүлж яагаад тэгээд нөгөө feasibility талаас нь аль нь гүйцэтгэх магадлал хамгийн өндөр бэ л гэж бодож байгаа. Тэгэхээр одоо би стратеги юу гэж бодох вэ? Сонголтын асуулт. Тэгээд түрүүний шиг бид нэг 4-5 стратеги сонголт байгаа. Энэ сонголтыг алийг бид нар гүйцэтгэж чадах юм, аль нь чадахгүй. Тэгээд гүйцэтгэх магадлалтай хамгийн өндөр юмыг сонгоно л гэсэн үг. Тэгэх юм бол гүйцэтгэх өндөр гэсэн үг. Магадлал багтаагаа сонгочвол сонсоход их гоё юм шиг мөртлөө боломж өгсөн үг тийм. Тэгэхээр галзуу сэтгэж болно. Одоо манай сүүлийн үед ингээд стратеги, вижн ингээд сонсхолоор тэр таны хэлгээр юм том үрээтэй болохоор хүмүүс хамгийн түрүүн Elon Musk, Zuckerberg яг тийм хүмүүсээр ингээд төсөлчдөг байхгүй юу? Тэгэхээр тэдний эсвэл Jack Ma гэж гой ярьдаг шүү дээ вижн. Тэр бол яг жинхэнэ хитэн дэлхийд тийм компани байдаг үлээ. Хитэн 3 байхгүй тийм. Тэгээд их тийм нэг шинэлэг технологитой. Тэгэхээр банкны сектор, бусад сектор ч ингээд тогтцсон байдаг болохоор магадлал байгаа байхгүй. Тэгээд би нөгөө жишээ олгоод нөгөө Look Up гэх нэг кино гарсан шүү дээ. Тэгээд тэн дээр нэг хэсэг гардаг байхгүй юу? Монголын бөөнөртэй хэсэг. Тэр нэг ерөөсөө нэг 3 секунд дэлхийс хүмж яхад Монгол бөө уулын орой дээр бүлээд ажилладаг. Тэгээ бид тэр зургийг аваад өөрсдийнхээ захирлуудын семинар дээр за энэ манай шинэ стратеги. Тэгэхээр та нар Elon Musk тэгээ нөгөө Jeff Bezos-оос сэтгэжээвэл би тэг сэтгэж чадна гэд. Тэгээ юу хийсэн бэхээр би Марст хамгийн анхны банк байгуулна гэд. За энэ ямар вижн сонсогдож байна гэсэн. Жаа галзуу сонсогч бас тийм. Гэтэ байж болох уу? Яг байж болно. Тэгэхин тул Elon Musk их найз болоод тэгээ хамгийн анхны нөгөө банкны салбарыг мастер байгуулна гэж ярьж болно. Гэхдээ өнөөдөр бид нэр ийм асуудлууд тулгарсан байгаа тийм. Яг манай банк. Тэгэхээр бид энэ асуудлуудыг шийдэхин тулд бид нар стратеги боловсруулад тэгээд тэр стратеги нь өөрөө хүрэх боломжтой байх хэрэгтэй. Хүрэх боломжгүй нэг эрсдэл нь миний одоо туршлагаас юу гэхээр багийн сэтгхүүн унцдаг байхгүй. Хүрч чадахгүй юмн дээр би ажиллаад яах юм бэ гэдэг. Тэгэхээр хүрч чадах хууц. Гэхдээ зүгээр нэг хүрчих биш. Бас нэлээ ингээд чармайж хүрэх тийм зорилт авах хэрэгтэй байна. Achievable байх нь шүү дээ. Тийм, achievable байхгүй бол нөгөө хүмүүс нь жоохон ажиллаж байгаа л би ч гэсэн тэгэн шүү дээ. Ажиллаж байгаад хүрч чадахгүй юм байх юм бол тэгээ сэтгэл санаагаар унаад. Одоо сайн хэлчихдэг. Зорилго нь Марс хамгийн анхны банкны салбар байгуулна гэд зорилт тавьчвал ойрын хугацаанд боломжгүй. Тэгээ таны түрүү нэлтийг ирээдүйг гэхээр бид чинь хэсэгчлэн шүү дээ. Ойрын хэдэн жил яг ийм майлстоун төрөхсөй. Энэ дараагийн жилийн дараагийнх шүү гэдэг. Таслаад явж байна. Ярьцлага хийдэг хүмүүсээс би надад бас үлгэр дуурайл авах хүн байдаг л да. Жишээ нь одоо дэлхийн Америкийн тэр бүмтэн Дэвид Рубинштейн гоё маш гоё ярьцлагууд хийдэг. Би өөртөө ч гэсэн өөрөөс нь Швейцарт бас ярьцлага авч ирсэн. Тэгээд мань хүн одоо зочдоосаа юу гэж асуудаг вэ гэхээр
таны авчирсан хөрөнгө оруулалтын хамгийн сайн зөвлөгөө юу вэ гэж асууад байдаг. Тэгэхээр танаас би бас энэ асуултыг асуумаар байна. Магадгүй одоо банк бол өөрөө бизнесүүдэд зээл өгч байгаа. Тэгэхээр тэр чинь одоо бас тэр бизнес зөв хөрөнгө оруулалт хийх гээд байгаа мó юу гэдгийг бас магадaltaж байгаа шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгэхээр яг тийм үйл ажиллагааг одоо удирдах байгаа хүний хувьд өөрөө ч гэсэн тодорхой юм шийдвэрүүд гаргаад явдаг байх. Тэгэхээр энэ дээр таны хувьд юу хэлэх вэ? Тэгэхээр одоо хөрөнгө оруулалт гэхээр би бол нэг мөнгөн хөрөнгө оруулалт талаас нь биш те. Байгууллагын хөрөнгө оруулалт талаас нь. Тэгэхээр энэ бол олон зүйлүүд орлого л та. Миний зүгээр туршлагаас богино хугацааны ашиг хөөсөн хөрөнгө оруулалт биш. Харин урт хугацааны харсан хөрөнгө оруулалтууд multiplier effect-нээр өндөр идэв болов гэж боддог. Гүрийн богино хугацаанд бол тэр бол яг гал унтраах шийдвэр болж байгаа. Тэр урт хугацаанд. Тэгэхээр одоо юуны хувьд ярил те. Одоо үйлдвэрлэлийн хувьд бол ирээдүйд илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай бүтээгдэхүүн дээр илүү анхаарал хандуулад одоо би харьцангуй ярьж байгаа шүү дээ. Маркетинг дээр арай бага ач холбогдол өгдөг юм тий. За тэгээ илүү брендинг дээр илүү ач холбогдол өгдөг. Тэгээ нэг баланслах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй одоо нөгөө манайхан болохоор үйлдвэрлэлийн тоног хөрөнгөийнхаа ч юм уу тий аутпутаа шийдэг байжснаа амар мундаг маркетингтэй, брендингтэй яг гүйцэтгүүлсэн чинь филдсэж байгаа. Тэгэхээр яг тэрийг нэг баланслаад гэтээ одоо баланслах юм бол арай хүнд жинэн амснаа биелүүлэх тал дээр илүү хөрөнгө оруулалтууд хийгээд тэгээ брендинг маркетинг дээр арай бага. Одоо манай банкны үед нөгөө брендинг маркетинг дээр бас нэг жоохон бусад байгууллагатай яг бол хоцрогдчиход байдаг байхгүй юу? Эсвэл тодчаад байдаг. Хоцрогдсон ч юм шиг жоохон дутаачаад байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө үйлчлэгийн тал дээр илүү хөрөнгө оруулалт хийж иддэг. Тэгээ сая ч гэсэн хэдэн сонирхолтой байсан шүү дээ. Бусад банкуудын маркетингийн төсөв мөсөг харахад тэр нь ч гэсэн нөгөө авчлаад үнээр нэг амар ил тод харагдаад байна. Тэгэхээр бид нар бол одоо бас тэрэн дээр сайжруулах шаардлагатай болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь нөгөө хөрөнгө оруулалт талаас бас зарим ярьцлаган дээр ч гэсэн асуудгийн засгийн газрын үр талаас тийм яг атом واخгүй. Үр аваад тэр хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ өгөөж аваад бизнесээ улам томруулах хөрөнгө оруулалтууд л тэг юуч бодохгүй хийх хэрэгтэй. Тэгэхгүй өрөнд талтчих юм бол ашиггүй л гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх тухайн бизнесээ ч юм уу эсвэл өөрийгөө ч юм уу томруулах тийм үргүүрээтэй болох тийм. Тэгээ хувийн хувьд ч гэсэн тэр хөрөнгө оруулалтыг хүмүүс ихэвчлэн сургуулиар бодоод идэг штеп. Би хөрөнгө оруулалт гэхээр би сургуульд явах хэрэгтэй л гэдэг. Гэхдээ сургуулийнхан маш зөв. Тэгэхээр өс өгөөсөхгүй. Брэнд нейм сургуульд хэдэн зуун мянган доллар төлөв явах зөв тэр боддог. Нөгөө талд хамгийн том хөрөнгө оруулалт бол миний бодлоор бол маш их хөдөлмөрч байгаад тэгээ тэндээсээ бүрэн хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг мэдэх хэрэгтэй байхгүй. Манайхан ингэдэж штеп. Зарим тийм тохиолддог байхгүй. Би ажил үүргийн хуваарьс илүү ажиллаж яах юм. Ажлын цаг 6 болчлоо би явлаа. Тэгэхээр түгээмэл асуудал үүдэн шүү дээ. Тэгэхээр тэрнээс илүү ажиллаж байгаа хүн хөрөнгө оруулалт хийгээд байгаа хгүй өөртөө. Илүү цаг ажиллаж байгааг чи илүү туршлага хөрөнгөлүүлээд байна гэсэн. Тэгэхдээ илүү туршлага хөрөнгөлүүлэхдээ бас ухаантай байх хэрэгтэй. Зүгээр нэг юм механик ажил хийгээд илүү цаг 6-9 цаг суух юм уу? Эсвэл тэр 6-9 цагийн хооронд өөрт хэрэгтэй өөрийн ур чадварыг сайжруулсан ажил дээр сууж ивэл тэр илүү цаг авах хэрэгтэй. Зүгээр нэг мануал ажил дээр бол зөвлөлтөө 6 цаг л гоё зөвлөлт. Олон улсад мэдээллүүдийг харж байхад за 7 хоногт ч гэдэг юм уу 7 хоногийн 4 өдөр ажиллахын туршилтууд бол за нэг орноо тогтохгүй явж шүү дээ. За Монгол улс бол харин хүмүүсийн байр суурь илэрхийлдэг л те. Монгол улс одоо хөгжөөгүй байна. Юун тэр хөгжингүй орнуудын жишгийг нааш нь хуулаад авчрах ч гэдэг юм уу ийм боломжгүй штэ ч гэдэг. Гэхдээ одоо манай орчин үеийн одоо Gen-Z-ийнхэн ч гэдэг юм уу энийг илүү одоо таашаачиж магадгүй. Та энэ дээр ямар бодолтой байна? За 7-5 те. Бишээ 5 одоо 2 өдөр амраад 5 өдөр ажиллаж байгаа энэ схем маань хэр зүг байна? За эсвэл одоо зайнаас ажиллахыг хослуулах нь илүү зүйтэй юу? Таны хувьд энэ цаашдын хандлагыг яаж харж байна? Бид нар туршсан. 4 хоногор. Гэхдээ банк дээрээ биш. Хилцээр давуу сул талууд гарч ирсэн. Тэр нэг банкны нэг онцлог нь 24 цаг нэг үйл ажиллагаа нь явж явах хэрэгтэй болохоор банкнд жоохон тохиромжгүй зүйлүүд гарсан. Би бол юуг илүү зориод байгаа гэхээр 4-3 гэхээсээ илүүтэй болдог бол 6 ажлын цагт өдрийн ажлын цагийг 6 болгож байна. Тэгээ 6 өдөр ажилладаг гэх үү? Үгүй. 5 өдөр. 5 өдөр 6 цаг. Тэгэхээр буюу 30 цаг гэсэн үг шүү дээ. 40 цаг биш. Тийм. Тэгээ би хүний нөөцийн захиралд хэлээд за ингийн тулд нэг л юм хэрэгтэй. Өдийн цаг л алга болмоор ирсэн байхгүй. Гэтэ хууль эрх зүйд боломжтой юм уу? Тэгсэн чи боломжгүй юм байна. Хэрэв хууль эрх зүйн хувьд та өглөө 8-д ирээд 2-т яваа. Тэгээ дунд нь та нэг 15-аас 30 минутын зүгээр гэрээс аваад явах уу гэж би ажигчдаас асуухт манай асчууд
тэгэлж байгаа байхгүй. Ямар ч юм тэгэлгэн штэ. Тэгээ нөгөө цайны цагийн өмнө чи бид нар бүгдээрээ лагуулах юм чинь тэгэхээр ямар хоол идэх үү, гарна хоолоо захиаж буцаж орж ирнэ гэл эн чинь бас нэг хөөрхөн 90 минутын процесс болчихж байгаа байхгүй. Тэгээ нэг хасаад явахт маань окей. Хууль эрх зүйн энэ боломж болчиход байгаа. Би рүү боломжтой байсан бол тэгчмэл. Тэгэхээр энэ дээр нэг юу collaboration юу хийх хэрэгтэй гэхээр нөгөө ажигчдын overlap-ыг яахгүй бүгдээрээ 8 дээрээ 2 тараад байгаа юм бол бүхний үйл ажиллагаа явахгүй шүү дээ. Тэгэхээр зарим нь 8 дээрээ зөрүүлнэ гэсэн үг тий. Тэгээ ингээ гой зөрүүлчих юм бол боломжтой зүйл байгаад байгаа. Тэгэхээр би бол 6 цагийн дотор бол маш efficient байна гэж боддог. Миний хувийн бодлоор одоо үр өгөөжтэй байдлын хамгийн том алуурч чинь цайны цаг гэж боддог. Цайны цаг болон нөгөө тамхи татах яа манай тамхи татдаг. Ажлын жоохон гомдож магадгүй баг. Энэ бол нөгөө нэг efficiency-ийн одоо их цаг алддаг гэж би дотроо боддог. Тэгээ би бол жишээ нь өдрийн хоолыг ширээний хаар сууж гатчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн их юм амжилтдаг л үе. Тэгэхээр болдог бол 4 цаг бол зарим газар хэлц болж чинь тэгэхээр банк даяараа биш гэсэн. Боломжтой нэгжүүдийн 4 хоног ажиллаа боломжгүйнүүдийн саны 6 цагаар хөл ирэх зүйл боломжтой бол ингээл ажиллаж байгаа. Маш сонирхолтой өнцөг байна. Монгол улсын одоо хөдөлмөрийн тухай хуулийг бас нэлээд хөрөнгө оруулагчийн шүүмжилдэг хит одоо ажилтныг одоо бүтцэлсэн гэх юм уу гэдэг ч юм уу нэлээд одоо асуудлууд байдаг тухай ярьдаг л да. За дээрэс нь яг цайны цаг гэснээс одоогоор одоо нэгэн цайны цаг заавал байх хэрэгтэй байгаад шүү дээ. Хууль эрх зүйгээр. Миний хувьд бол цайны цагаараа одоо 6 сарын дотор ном орчуулж болж исэн. Гэхдээ зүгээр 30 минутад нь нэг нүр орчуулад яваад байсан ч гэх юм уу. Бас зөв ашиглавал яг таны ярьдагчлан богино цагийг үр бүтээмжтэй ашиглавал айгүйх бүтээмж гардаг юм аа гэдгийг бол бас өөрийнхөө шиндэрээс харж ирсэн л та. Бүтээмж гэдэг ярихад ер нь гүйцэтгэх цэцгэрлэгийн хувьд одоо бүтээмж өндөр байх шаардлагатай шүү дээ. Маш олон талтай харьцаж байгаа. Та энэ бүтээмж өндөр байлгахад сүүлийн үед ер нь юун дээр анхаарч байна? Юу уншиж судалж байна? Туршлаасаа хавалцаач. За сүүлийн би нэг подкаст янз бүрээр сонсдог байхгүй гадны зүтний подкаст тэгээ нэг YouTube дээр хөрхөн 7-8 минутын видеонууд идэв шүү дээ. Тэрийг сүүлийн үед өмнө сонсдог гэж сүүлийн үед сонсоход болцсон. Яагаад тэгэхээр нэг академик байгаад байхгүй. Академик нэг жоо онлайн төвшөнд ойлгомжтой онлайн төвшөнд ярина шүү дээ. Тэгэхээр тэрний оронд зүгээр өөрөө туршаад үзэлгэж үздэг. Туршаад үзчихдэг. Тэгээ хамгийн том efficiency gain юу болсон бэ гэхээр бид нар ч нэг to-do list хийдэг шүү дээ. Хийх ёстой гэдэг. To-do list хийх оронд нэг календарлаа зоддог болсон байхгүй. Тэгэхээр шууд deadlineтай. To-do list хийж байгаа хажуу талтай deadline тавхлаар миний тарих сайн регистр хийхгүй байдаг шүү. Заримдаа нэг гад хөшөлчээд байгаа. Яг календар дээр зоочих юм бол 80% нь яг тэр зоосон үедээ хийчихэд 20% нь дараагийн 7 хоног болоод аз хөшөлчихөж байгаа. Бүгдийг хийж байхгүй л дээ. Тэгэхээр нөгөө байдаг 80% зорчмоор тэр надад хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийх юм боломжтой. Тэгээ айл болох 30 минутын блокуудаар явах нь efficient болсон. Тэгээд сүүлийн үед бол жижиг шажиг юмыг айл болох тоохгүй хичээж байгаа. Цөөхөн тохиолддог зүйлүүдийг түгээмэл юм шиг байж реакц авахгүйгээр тэгээд ганц 2 кейс окей алтай байна. Зас гэхдээ бид нар бодлого дөрвөлт болохгүй. Нөгөө өмнө ч юм уу зарим байгууллагууд нөгөө ямар асуудал хүрэх ганц 2хан кейсээс болоод тэр сошиал медиа дээр гардаг шүү дээ. 1-2 negative comment өгөөд нь тэр байгууллага нь болох байлцсан юм шиг сөрөг биш те. Ганц 2 юм байна окей алдаа гаргасан бол уучлаарай. Гэхдээ энэ бодлого журмын өөрчлөлт хийхээр зүйл биш юм байна. Зүгээр тухайн үед бид нар асуудлаа зөв шийдэж чадаагүй юм байна гэд өнгөрт одоо анхаарал хандуулаад орхичихж байгаа байхгүй. Зарим тохиолдолд яадаг вэ? Ганц 2-оос болонгод бодлого журмаа гаргаад бүх газар хэлцээ хүмүүлээл. Тэгээ юм төстэй шүү дээ одоо бүхэл Twitter-ийн шууганаас болж засаг одоо шийдвэрээсээ боцдог гэдэг шиг л. Тэгээ нэг байгууллагын сэтгэл зүй их сонирхолтой байхгүй. Гүйцэтгэх захирал доош үүрэг даалгавар өгөнгүүд шоргоолч нэг үрс шиг бүгд биш хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө байгууллага паникт болохгүй тулд ямар үед бөөнөрөө нэг urgency гэж нэрлэдэг шүү дээ. Заавал өнөөдөр яг хийх ёстой гэдгээрээ хизээ хөдлөх үү? Хизээ үед нь ганц 2 кейстэй хийж яагаад ингэ орхих үү? Салбар дээр нэг кейс гарлаа. Тэгэхэд би 72 салбараа бүгднийг ингэж нөгөө нэг паниктах шаардлагагүй байхгүй. Тэгэхээр тухайн үеийн салбартаа онцлог өгсөн бол тухайн үеийн салбарын онцлогтой л шийд. Тухайн хилцтэй бол одоо манайх 50 гаруй хилцтэй байхгүй. Тухайн хилцээ асуудал тухайн хилцээний түвшинд л шийд. Банкны түвшинд шийдэх гэдэг хэрэг байхгүй. Хэрвээ шийдэх юм бол CEO өөрөө нөгөө багийнхан дээр ярилцж хагаад үнэхээр том шийдэх ёстой асуудал шийднэ. Шаардлагагүй бол шоргоолж өгөөрэй. Бичмэлээ хэрэггүй л гэж байна. Энэ бол үнэхээр efficiency-тэй байгууллагууд маш чухал. Тэгэл захирлыг хэлэх юм бол бүгд тэр ажиллаад эхэлдэг байхгүй паниктад. Тэр
Наадах чинь би одоо миний ойлгож байгаагаар бол cognitive bias буюу одоо юу гэдэг нэг хоёр тохиолдлыг нийтлэг гэж хүн буруу ойлгоод тийм хүний сэтгэл зүйн асуудал баг шүү. Тэгээд тэрэн дээр хит их реакцлах бол өөрөө үр дүнтэй байдлыг бууруулдаг одоо буруу зүйл юм байна гэдгийг ойлгох нь л зүйтэй гэж бодож байна. За тэгээд би таны хувьд одоо та бол одоо 20 жилийн карьерийн туршлагатай хүн одоо баруун сурсан одоо чухал төр таалмшаал хашиж байгаа хүнээс одоо карьерийнхаа явцад одоо олж авсан гол сургамжууд юу вэ гэдгийг бас асуумаар байна л да. Түрүү та дефактож байгаа ахын зөвлөгөө хэлсэн. Тэрнээс бусдаар одоо та карьертаа олж мэдээд байгаа тийм гол сургамжуудыг та юу гэж тодорхойлох вэ? За нэгт шууд өдөр төвчнийхэн захирлуудтай яг тийм менторшип талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээ менторшип гэдэг чинь найзын дундаа орно гэсэн үг биш. Яг захирлалтаараа орж ирээд захирлаа та энэ дээр надад зөвлөгөө өгч. Гэхдээ төвний үед өгч гэж асуух чадвартай байх хэрэгтэй. Манайхаа захирлуудаас нэг жоохон имээгээд идэг штеп. Тэгээ хөвчлэн нэг ажлынхаа хүрээнд идэг. Тэр бол одоо жилийн туршлагатай хүмүүс туршлага хоригдлуулсан байна. Тэгээ тэрийг нэг авахын хаяад гих ухаанаар хандаад тэгээ яг тодорхойлох хэрэгтэй. Та надад яг хөөний зөвлөгөө өгч гэдэг. Техник захирлуудад яг тэгж асуухад бол техникийн зөвлөгөө өгнө. Өөртөө нэг залуу хүн байсан болохоор бас нэг жоохон ч гэсэн туршлагаас хуваалцсан гэж бодож байна. Хоёрт gut feeling буюу одоо өөрийнхөө сэтгэл итгэх ёстой байдаг штеп. Одоо зөвөнд тэрэнд итгэх ёстой гэж би боддог. Тэгээ тэрний одоо миний ажлын туршлагач үйдэг. Яг Вагнерт ажиллаж байгаад тэгээ би энэ ажлаа солиё гэж бодоод тэгээ Washington Mutual гэдэг бас нэг топ аган банкнуудын нэг Америкт тэгээ тэнд bond trader, senior bond trader ажилд орохоор болцсон. Гэрээ над руу ирүүлсэн. Нөгөө тасаа гэрээд сурцсан. Би яг үзүүлэх гэж байгаа миний хамгийн сүүлийн момент би эргэлзээд. Гэхдээ яагаад эргэлзээд би мэдээгүй. Гэхдээ би зурмааргүй гэдгийг мэдчихсэн. Тэр нь 2007 оны 9-10 сар хавцаалах гэж юм байна. Яагаад юм мэдээгүй. Тэгээ би зураагүй байхгүй. Тэр нэг газар уучлаарай. Би одоо очиж байгаа боллоо гэдэг. Тэгээ би Денверт байсан. Сиэтл руу өгчихсэн. Тэгээ 2008 онд санхүүгийн кризис болоод тэгээ Washington Mutual бурцсан байхгүй. Тэгээ тэр үед нэг зүүн совин байгаадсан баг. Гэхдээ би яг дампуурны дэсэн совин биш. Энэ гэрээ зураад би энэ банкнд орохгүй шүү гэдэг л совин татсан. Тэр зүүн совиа залуучдаг гэдэг. Татаад тэр сайн бодох хэрэгтэй. Гэхдээ заавал яагаад гэдгийг хариу наваад хэрэггүй. Манайхан ч нэг яагаад гэдэг хариу авах гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө цаг алдаад идэг. Тэгээд чи яагаад гэдэг хариуг тухайн үед мэдэхгүй. Гэхдээ ирээдүйн хугацаанд бол тэр гарал ирдэг. За тэр их сонин туршлага. Дарааг нь болохоор өөрөө санаачлагтай байх хэрэгтэй. Манайхан бол ингээд миний зөвхөн туршлагаар тэгээ зөвхөн Монголд биш гадаад ч гэсэн тэгтэн олон нөгөө хамт олонтой ажиллаж байсан. Багнер ч юм баг 4000 ажилтнтай restoration hardware гэсэн 4000 ажилтнтай байсан. Тэгээд эндээс юу анзаардаг гэсэн бэ гэхээр яг урдаа тавьсан ажлаа хийгээд идэг. Тэгээ илүү ажил санаачлалт бүх юмуд аав наваа жоохноос санаачлагтай байл гэдэг гэсэн. Тэр үед би жоохон бахта яг юу гэсэн ч үгүй л гэж боддог байсан. Тэг яг ажилд ороод санаачлагтай байгаад ингүүд би Вагнерт ахтаа очиод захирлаа би forecasting хийсмээр байна. Санхүүгийн төлөв forecast хийсмээр байна. Excel модель дээр гээд. Тэгээ бид нар академик моделийг шалгуулах байхгүй чихэн байгуулгын. Тэгээ надад тэр моделингийн юугийн зачид үйл хийгээд тэгээ надад өгчихсөн. Тэгэхээр надад нэг юм туршсан. Хийж чадсан чинь за төлж юм Excel-ийг апдейт хийж явж байна. Хоёлаа параллел апдейт хийж байгаа forecast. Тэгээ дараа нь ингүүд чи энэ дээр яг гой менторшип чи энэ дээр алдсан. Энэ дээр чинийх зүг багш шиг байна. Тэгээ ингээ параллелний явж ирснээс үлдээ ингээ намайг бүх financial forecast надад өгсөн байхгүй. Тэр нь надад ямар ашигтайсан бэ гэхээр restoration hardware ажилд орох гэсэн чинь түрүүний IT-гээс гадна forecasting-ийн туршлагатай байх хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө forecasting хүмүүс амар деталь юм асан шүү дээ. Та нар нөгөө P&L balance sheet forecast хийхдээ ямар assumption авдаг, margin error буюу одоо ямар хувийн алдаа хүлээн зөвшөөрдөг ингээл техникэл асуулт асуудаг байхгүй. Тэгээд бүгд мэдтiin чи ингэж яадаг ингэдэг гэдэг. Яг болж ингээд орчиж байгаа. Тэнгүү дараа restoration hardware өөрөө санаачлах гэж би ер нь илүү юм яриана. Forecast гадна гүт чинь стратегийн IPO-гийн ажил хэсэгт оролцож гүт чинь стратеги IPO гэдэг тэр чинь. Тэрэн дараа нь бас банкнд ажилд орсон чинь IPO стратеги гэдэг хэрэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тухайн үед нэг захирлаас нэмэлт ингээд үүрэг даалгавар ингээд аваад явах юм бол яг өнөөдөр хэрэгтэй үг мэддэхгүй. Гэхдээ ирээдүйд боломжийг нэгтгэхэд нь тэр ур чадвар байж байгаа. Тэгэхээр нэг санаачлагтай байгаарай л гэсэн ийм л одоо
зүйл гурвал зөвлөмж өгье та. Маш баярлалаа. Маш сонирхолтой байна. Ялангуяа санаачлагтай байх дээр бол те өдөрлөг болгон одоо чамааг мэдрээд ярихаас ч өмнө чи энийг хийгээд ингээ фул хөгжүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бол яг өөрийн санаачлагаас хамаарх баха. За ингээ цэвэж ус хэрэлтэй маш их баярлалаа. Ингээ таны цаашдын ажил үст маш өндөр амжилт хүсье. Баярлалаа танд. За баярлалаа. Бас таны подкаст болон таны бас ажил амьдралд нь сайн сайхан хүсье. За баярлалаа. За баярлалаа.